Дараах тоонуудаас 154-ийн хуваагдчдыг ол. За тэгэхээр 154 нь уг тоонд үлдэгдэлгүй хуваагдаж байх юм бол тэр нь 154-ийн хуваагч болно. Өөрөөр хэлэх юм бол 154 нь уг тооны хуваагдагч болж байвал тэр тоог 154-ийн хуваагч гэж хэлнэ. За бүгдээрээ өгсөн тоонуудыг харцгаая. Аль нь ч 154-ийн хуваагч болохыг үгүйсэх аргагүй. Тэгэхээр 3 нь 154-ийг хуваах болов? Өөрөөр хэлбэл 154 нь 3-ын хуваагдагч болох уу? За 3 хуваагдах тооны шинж бол цифруудын нийлбэр нь 3 хуваагдж байвал уг тоо 3 хуваагддаг. За тэгэхээр бид нар үүнийг дараагийн хичээл дээр үүсгэх болно. Тэгэхээр 1 дээр нэмэх нь 5 тэнцүү 6, 6 дээр нэмэх нь 4 тэнцүү 10. 10 нь 3 хуваагдахгүй тийм үү? За 154-ийг 3 хувааж үзье. 3 нь 1-ээс их. Тэгэхээр энэ нь 15 5 удаа багтана. За 5-ыг үржих нь 3 тэнцүү 15 хасъя. Тэг болно. За 4-өө доошоо буулгая. 3 нь 4-т 1 удаа багтана. 1-ийг үржих нь 3 тэнцүү 3. За хасах юм бол 1 үлдэгдэл өгнө. Тэгэхээр 3 нь 154-ийн хуваагч болж чадахгүй. За харин 5 яах вэ? Тэгэхээр 5-ын ямар ч хуваагдагч 5 эсвэл тэгээр төгсдөг. За үүнийг хэрвээ бичих юм бол 5-ыг үржих нь 1 тэнцүү 5, 5-ыг үржих нь 2 тэнцүү 10. 5-ыг үржих нь 3 тэнцүү 15, 5-ыг үржих нь 4 тэнцүү 20. Бүгдээрээ 5 эсвэл тэгээр төгсөж байгаа биз? За харин энэ тоо 5 тэгийн аль наран ч төгсөөг байна. Тийм учраас 5 хуваагдахгүй. 5 болвол түүний хуваагч болохгүй байна. За мөн 154 нь 5-ын хуваагдагч болохгүй. За одоо бүгдээрээ 6 энэ их сонирхолтой. За үүнийг өмнөхтэй адилхан хийж болно. 154-ийг 6-т хуваая. За альва тоо 6-т хуваагддаг бол 3-т мөн хуваагдах ёстой. Яагаад гэх юм бол 6 нь 3-т хуваагддаг шүү дээ. 154 нь 3-т хуваагдахгүй. Тийм учраас 6-т ч мөн хуваагдахгүй. За үүнтэй адилаар 9-ийн хувьд шалгаж болно. Хэрвээ 9 хуваагддаг бол 3-т хуваагдах ёстой. Учир нь 9 нь 3-т хуваагдана. Гэтэл энэ нь 3-т хуваагдахгүй. Тийм учраас 9-т хуваагдахгүй. За эдгээр нь бүгд хуваагч болж чадахгүй байна. За одоо тэгэхээр бидэнд 14 л үлдсэн байгаа. 154-ийг 14-т хуваая. За тэгэхээр 14 нь 1-д багтахгүй. Харин 15-д 1 удаа багтана. 1-ийг үржих нь 14 тэнцүү 14. Хасах юм бол 1 үлдэнэ. За 4-өө доошоо буулгая. 14 нь 14-т 1 удаа багтана. 1-ийг үржих нь 14 тэнцүү 14. За мэдээж ямар ч үлдэгдэлгүй. Иймд 14 нь 154-т яг 11 удаа багтана. Өөрөөр хэлбэл 11-ийг үржих нь 14 тэнцүү 154 байна. За дахиад нэг жишээ ажиллая. Дараах тоонуудын аль нь 14-ийн хуваагдагч болох вэ? 14 өгөгдсөн байна. За түүний хуваагдагчдыг олъё. За үүнийг хийх 2 арга байгаа. Тоо төс бүрийг 14-т хувааж үзэж болно. Эсвэл 14-ийн бүх хуваагдагчдыг олж болно. 2 дахь аргыг ашиглая. 14-ийг үржих нь 1 тэнцүү 14, 14-ийг нэмье. 14-ийг үржих нь 2 тэнцүү 28, 14-ийг нэмнэ 38, дахиад 2-ыг нэмвэл 42. За дахиад 14-ийг нэмье. Эдгээр тоонуудын аль нь ч энд харагдахгүй байна. За дахиад 14-ийг нэмье. 56 болно. Гэсэн ч эдгээрээс бага байна. За дахиад 14-ийг нэмье. 4-ийг нэмвэл 60, тэгээд 10-ыг нэмвэл 70 болно. За эдгээрээс нэг тоог нь олчихлоо. 70 нь 14-ийн хуваагдагч юм байна. 14-ийг үржих нь 1, 2, 3, 4, 5. 14-ийг үржих нь 5 тэнцүү 70 болох нэ.